Яг guys тэгэхээр байцгаана уу сос банд Эрка 786 байна. Бас тий. Би бол одооноос эхлээд сос биш бороо болж байгаа шүү зөө. Яхад намайг хуулчих мулчих гээд байгаа болохоор сос бороо болж байгаа шүү. За өнөөдөр би One Piece-ийн нэмийг бэлтгэж чигсэн. Ер нь бол One Piece-ийн 1-р ангийг би ярьж өгнө. Та нар байна. One Piece таалагдж байна уу? Chainsaw Man таалагдж байна уу? Аль нэгийг нь бичээрэй. Би мангагийн ярьж байгаа учраас тийм детальтай харагдахгүй л болов. Зя тэгээд эхний кадр нэгэн гайхамшигт далайн дээрэмчин Голди Рожер цаацлуулах ёслол болж байхад нэгэн хүн чи ертөнцийн хаана нуусан гэж асуух тэр мөчид Голди Рожер миний ертөнцийг үү? Чи миний ертөнцийг олмоор байвал яг одоо далайд гар. Тэрнийг One Piece гэдгийг гэж орлож дахин орилсоор зэргүүд ч сандран тэрнийг цацлсан дааж оройтсан байсан. Дэлхийн ертөнц аль хэдийн One Piece-ийг болохоор хэдэн зуун мянга бүхэл бүтэн далайн дээрэмчдийн 90 үе инхүү ихлэн журамда тэрийг эхлэлийг төгсгөл байхгүй 90 үеийг эхлүүлснээр Голди Рожерыг түүхэнд биччихлээсэн гэдэг. Зя тэгээд дараагийн кадраа зя дэлхийн ертөнцийн хаан нэгтэй нэгэн жижигхэн арал дээр Шанксийн далайн дээрэмчид далайн дээрэмчидийн дунд нэгэн хүү байж тэрнийг Лупи гэдэг юм Узумаки Наруто ч. Зя тэгэхээр Лупи өөрийгөө ирээдүйн далайн дээрэмчдийн хаан болох болно гэж хэлээд өөрийн нүдний ихаа доотлыг утгаар зүсгэд хүмүүс уухайлж гайхсаар. Зян дараагийн кадрыг юутай ч манай хүү маань далайн дээрэмчин болно гэж хит зөрөгтэйгийн үнэлэн найр хийж байх юм гинэ. Стагвар гүзээ гаргачаад ямар ч юм шиг. Манай хүүч тэр дунд нь баясаж нээж манай Лупид маань ганц л төрсөн ахаас нь өөрчлөг нэг буюу Шанкс гих нэртэй далайн дээрэмчин. Манай Лупи маань Шанксийн багт орё гэхэд манай Шанкс Лупиг арай чи одоохондоо болчихроо ирээдүйд орч болно шүү гэж хэлсэн. Үгүй би ирээдүйн далайн дээрэмчдийн хаан болох учраас өөрийнхөө багийг байгуулахар шийдлээ гэж манай Лупи маань шийдсэн. Шанкс ч инээж ойлголоо гэж. Зян дараагийн бүгд л инээлтэн хөөрж баясаж нөх инээж сайхан л байжээ. Тэгэл яа дэний ээжгээр дээч гихч ямар ч их яравдээ ёо. Зя нэг балер харваас нэг байрын цэвэс нэг нүртэй үлдгэн жунлаа шүү дээ. Дич гэл я баг хийх юм болов. Манай Лупи бүр энэ тахара энэ чөтгөрийн жимс идээд яа энэ комог өмнө жимсийг идээд сууж явах юм гинэ. Зян тэгээд нөх балер гарч орж ирэх шүү. Орж ирэл айргүй юм гэж авдсан. Айр дуусчихсан. Гэтэ Шанкс
Яг уу айраг дуусчихсан. Гэтэ чи юм ээ. Миний айргийг авах гээд талаасаа дундуур имий чи би яаж авд ингэсний манай Шанксийн нүүрхэн цогчдیں۔ Алуулахаа мэдчихтэй алдчихсан алцгарч. Манай Шанкс ч юу ч болоогүй юм шиг л байж байтал 8 сая биллион шигнэлтэй гэдгийг харуулж чад том бүлт өсрээд бүлтийсэн юм чинь. Гэтэ манай Шанкс юу ч болоогүй юм шиг шилийг нь түүсээр л. Шилээд түүхэн намайг дормжлоод байна уу да гэд сэлмээ гаргахад Шанкс ч сандаллууган хөмөрж түүж байсан шилээч шийдэж. Нэг сонин гарна зүгээр бүлт өсөрч байгаа л гараад явдаг. Тэгтэн Шанксийн багийнхан инээсээр байхад Лупид муухай санагд. Тэрний өмнөөс тэмцэхгүй яасан бэ гэж уурлахад нь Шанкс юу? Зүгээр дээ Лупи чи битгий гомдооч дээ. Одохгүй би явах гэж байгаа. Гэж хэлэхэд нь тоохгүй цаашаа явдагч. Гэчээ цаашаа явах. Шанкс юу? Чиний гар арай юу вэ? Энд зорилгот нь чөтгөрийн жимс алга болчихсон байм. Шанкс сахамда арай тэр тийм бололт чи ийм чөтгөрийн жимс идсэн үү гэхдээ тийм ээ гэж аль хэдийн өрөтч. Амнаас нь хичнээн гаргах гэж үзсэн ч аль хэдийн өрөтсөн учраас манай хүн чөтгөрийн жимсний хэрэглэгч болжээ. Шанксийн хүн хэлсэн. Манай хүнд чи одоо дахиж хизээч усан сэлж чадахгүй болсон гэхдээ юу би усан чадахгүй гэж цааш явж өөрийгөө чөтгөрийн жимс идсэн гэж гайхуулахад нь нэгэн хүн гарч ирээд чи битгий чөтгөрийн жимсээ гайхуулаад бай гэж бодолж. Чөтгөрийн жимсийг хамаагүй хэлж болохгүй. Энэ бол нууц гэж хэлжээ. Нэгэн айлч дотор манай Лупи маань өөр юм ээжээсээ өөрсдгүй ихчдэрээ ороо сууж байтал өнөө хүчигдрийн новшийн гар нь орж ирээд шар гэд багийнхантайгаа нариггаар орж ирэхэд манай Лупигаар тоог дохуу хийхэд нь манай Лупи уурлаж цохох гэсэн боловч яаж хичээсэн манай Лупи бардаг. Манай Лупи аль хэдийн чөтгөрийн жимсний хэрэглэгч гэдгийг мэдэгдэж өнөөгч муухай эний манай хүнч аргаа ядан модон саваа аваад байстал тэр мөн өшиглөөд унгайхад нь манай хүний нүүрэн дээр маш их хөвдөж байхад нь манай хүн арилж уурласаар л. Тэр үед Шанксийн багийнхан хурж ирж манай Лупиг авардаг. Чи дахиад гээд манай Шанкс тулдгаар. Манай Шанкс руу нэгэн дайрахт шууд буудаад унгааж чаддаг. Манай Лупи шоконд орж юу? Өнөөх чинь маш муухай хаа гэж заваа инээснэ манай Лупи гიშгсэн чигтээ дайр гэж багийнхантай тушаахад манай Шанксийн баруун гаруултай нэг нөхөр гарч ирснэ. Бууга бариад аллаа. Стадигэл дух мох хэлтэй бүр бүхстэй хамаг зүйлүүд цогцсодоо л ингээл тавьчдаг. Тэгтэн өнөөх бүлт өсрээд байсан гар чинь юу гэж бодоод зүхтаах хүн нөгөө балиар гарч яаж ч юм Лупиг аваад цутаачихсан байх ба. Лупиг далай тайж байх.
Лупиг аль хэдийн чөтгөрийн жирэмсний хэрэглэгч гэдгийг мэдбээс учраас тэрнийг далайд сэлж чадахгүйг мэдээд хинт алаад гэж оролдож. Манай Лупи чадлаараа яаж өнөө муухай улан гарч өнөө бааранд орж ирж Шанкс тэрний яасны талаар хэлэхэд Шанкс өнөө байлаар гарчин Далайн хаан гэгддэг аимшигт могонд хазуулж өгөхөд нь манай Шанкс гинтл гарч ирж өнөх Далайн могоо гарцаараа айл. Энэ үед л бид хакиг их зүйлийг харж байгаа. Манай өнөх могоонч бүр үндгүй штэ. Их холбогд тогтоогоод өгчдөг. Манай Шанкс гараа алдсан байх ба Лупи харамсаж уйлахт нь ганц гар бол юу ч биш ээ гэж тэрний тайтган үрсэн. Саарлж байсан. Харамсалтай. Маргааш Шанкс явах болох ба Лупид явах гэж байгаагаа хэлэхэд Лупи гайхаа намайг аваад яваач гэж гуйхтан чи хитрхи балчир байна гэж хэлдэг. Үйлэн хоцрох гихтэн Шанкс ийхүү өөрийнхөө хамгийн хайртай балгайг өгч. Маа чи энэ балгайг чи харин хүчрхэг далайн дээрэмчин болсон үедээ надад энэ балгайг уцааж өгөөрэй гэж хэлжээ. Ийхүү далайд гарахад Лупи уйлцаар хоцорсон. Лупи хэдэн жилийн дараа маш том болжээ. Далайд гарах гэж явах гэхтэн өнөөх аимшигтэй Далайн хаан гихч гарч ирээд манай хүний илүү довтлоход нь манай хүн ганц л цохоод унгаж байхыг бодвол манай хүн энэ олон жилийн турш маш хүчрхэгжсэн бол манай хүн цогцоход ардаас нь мууж арайхаа гэж хэлээд аялалтан гарч. Тэгээд би далайн дээрэмчдийн хаан болно гэж өрлөөд аялалтан гоё миний бичлэгийг үзээ. Энэ амар гоё бичлэг шүү та нар үзээрэй. Зя тэгээд дараагийн бичлэгээрээ дахин уулзцгаая. Та нар маань лайк болон subscribe тавьчаад аруул би харамгүй их баярлалаа шүү. Юмчлаас гооч. Баяртай.